Дараагийн бичлэгтээ тавтай морил. За би бичлэг хийхгүй бас зөндөө удчихлаа. Тэгээд өнөөдрийн маань сэдв их сонирхолтой сэдв байгаа. Өөрийн далд ухамсарыг дахин програмчлах арга байгаа байхгүй юу? За тэгээд хэрхэн яаж програмчлах вэ гэдэг нь ерөөсөө маш энгийн юм бэлээ. Ер нь бид нэр өөртөө ингээд яг гоё цагийг нь олж хэлэх тэр бодох үгнээс хамаарч далд ухамсар маш гоё эмх цэгцэнд орж идэг. За тэгээд тэрийг дагаад амьдрал ч гэсэн сайжирч өөрчлөгддөг гэсэн юм зүйлийг олж уншсан. За тэгж бүх зүйлээ өөрчилж сайжруулахын тулд бид нар юу хийх ёстой вэ гэхээр өөрсдийнхөө далд ухамсарыг дахин програмчлах хэрэгтэй гэж үздсэн байгаа. Чадлаараа ингээ хичээгээд байхад ердөөсөө юм болохгүй юм ч гэдэг юм уу те. Яг адилхан асуудал, яг адилхан санаа зовлт одоо амьдралд дахин гарч ирээд байдаг ч гэдэг юм уу. За тэгэл муухай зүйл хийгээд яваад байхгүй одоо мөрөөрөө л ингээд амьдраад байхад нэг л юусоо болж өгөхгүй юм аа гэдэг ч юм уу нэг ийм бодлууд хүмүүст ер нь төрдөг баха гэж бодож байгаа байхгүй. Тэгэд энэ ер нь юунаас болд юм бэ гэдэг бас зүйлийн хариулт ер нь далд ухамсартай холбоотой гэж бид нар бас маш их сонсдог. Тэгж сонссон ч гэсэн яг миний дотор далд ухамсарт маань ямар бодол, ямар зүйл байгаад өнөөдөр миний амьдралд одоо ийм асуудлууд, ийм болохгүй зүйлүүд бий болоод байгаа юм бэ гэдэг зүйлийн шалтгааныг нь бид нар ер нь тодорхой мэдэж чаддгүй шүү дээ тий хайсаар байдаг. Яагаад ингэж нэг юм ингээ болж өгдөг юм бэ гэдэг. Ингэхээр амьдрал яг бидний одоо тэр бодоод байгаа бодол далд ухамсартай яг нэг газар ингээд нэг төгжигдсэн байдгийм байна л да. Тэр төгжийг тайлах хамгийн чухал гэж байгаа. Далд ухамсар гэдэг бол бидний төрхөөс ахуулаад энэ амьдрах явцдаа байнга ингэж програмчлагдаж, өөрчлөгдөж байж болдог юм байна л да. Гэвч бид нар одоо тэнд байгаа далд ухамсарынхаа бодлыг ерөөсөө ойлгож мэдэж чаддаггүй учраас өөрсдийнхөө тэр шалтгааныг олдгоо гэдэг юм уу? Энд бас нэг хэлсэн зүйл байгаа. Яг тэр миний дотор нэг ийм бодол байгаа мэн гэдэг яг шалтгаанаа олохгүй байсан ч болно. Өнөөдрийн энэ аргыг хэрэглээд үзэх юм бол ер нь бол далд ухамсарыг өөр болгож ингэж өөрчилж програмчилж чаднаа гэж бичсэн байгаа. Тэгээ ингээ бид нэр далд ухамсарын тухай одоо сүүлийн үед маш олон хүмүүс янз бүрийн аргаар ингээл ярьдаг болсон байна. Бүгд л сонсдог болсон байна, мэддэг болсон байна тий. Далд ухамсарт ухамсаргүйгээр програмчлагдсан байгаа тэр бодол бидний амьдралыг хянаж ингэж хөдөлгөж байдаг. За тийм болохоор бид нар тэр хянаж хөдөлгөж байдаг програмчлагдсан зүйлийг нэгэн үгээр өөрчилж болох юм а гэж бичсэн байгаа. Эсийн биологч доктор Брюс Лифтон гэдэг хүний ухамсарын оюун санааны тэр холбоог маш ихээр ингэж судалдаг юм бэлээ. Тэгээд хүний бодол, санаа, хүрээлэн буй орчин, итгэл үнэмшил нь ерөөсөө эсийн үйл ажиллагаанд ингэж хүнд нөлөөлж идэг. Тэгээ хүний генийг асаах, унтраах бүр юм чадвартай байдаг гэдгийг шинжлэх ухааны үндслэлтэй ингэж тайлбарласан эрдэмтэн юм бэлээ. Тэгээд хүний далд ухамсар болоод бодол ухамсарын итгэл үнэмшил гэдэг одоо амьдралын чанарт хэрхэн шууд нөлөөлдөг. Дээрэс нь хүн амьдралынхаа эхний 7 жилд сурсан бодлороо ер нь бол програмчлагдаж байдаг. За тэр нь далд ухамсарт нөлөөлж түүндээ бид нар ингээд захирагдаж амьдардаг юм а гэдэг ийм зүйлийг гол болгож хэлсэн байдаг юм билээ. Тэгэхээр бид нар эрүүл саруул тий аз жаргалтай өссөн амьдралаа бүтээхийг хүсэх юм бол энэ далд ухамсараа дахин програмчлах тэр итгэл үнэмшлээ өөрсөндөө ингэж өөрчлөх хэрэгтэй юм а гэж зөвлөдөг хүн байгаа байхгүй юу. Тэгээд далд ухамсар гэдэг нь яг өөрөө ингээд тархиараа бодохын өмнө бие эд эрхтний хариу үйлдэл болоод бодит үйлдэлийг автоматар ингэж шийдэж байгаа бүтэц. Нэгсэндээ биеийн тийм бүтэц гэж хэлж байгаа. Амьдралд одоо бий болж байгаа тий тэр янз бүрийн үйл явдлуудад хандаж ер нь маш хормын дотор энэ аюултай ч юм уу энэ зүгээр ч юм уу гэж ингэж нэрийг тэнд бол ерөөсөө нэг өсөндөө хамгаалах гэж байдаг бас нэг зүйл байгаад байгаа байхгүй энэ далд ухамсарч багадаа нэг тийм авцмахал энэ аюултай гэж мэдэрсэн бол одоо том босоо нэг тийм зүйлтэй дахиад ингээд таарахад аюултай гэд үйлдэл хийлэгдэггүй ч гэдэг юм уу. Яагаад тэгэхээр далд ухамсарын тэр чухал үүрэг нь өөрийнхөө амь насыг хамгаалах гэдэгт програмчлагдсан байдаг гэж ингэж угаасаа бичсэн байсан л да. Тиймээс л аюултай юу, аюулгүй юу гэдгийг шүүж тунгааж тэрэндээ тааруулж одоо бидний энэ биеийн дотор гормоныг маш ихээр ингэж ялгаруулж өгдөг юм байна. Гормон болохоор одоо сандрах хэрэгтэй, одоо өөрийгөө хамгаалах хэрэгтэй, одоо юуг хийхгүй, юуг орхих хэрэгтэй вэ гэдгийг ингэж дамжуулдаг биеийн доторх нэг тийм дохиошиг зүйл байдаг гэд ингэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний энэ биеийн эдис далд ухамсартай бас маш нарийн ингээд холбоотой болж
таарч байгаа. Мэдээж хүн ухамсаргүйгээр үүнийг хийдэг байгаа шүү дээ, тийм учраас далд ухамсар тэр бүгдийг удирдах байдаг гэсэн болж байгаа юм л да. Гормон гэдэг нь бас цусны эргэлтээр ингээд бүх биеэр дамжаад одоо юу гэдгийг тэр ухамсаргүйгээр удирдагдаад байгаа тэр бүх мэдрэмжийг, мэдээллийг авч идэг юм байна гэж ингэж судалсан байгаа байхгүй юу. Тэгээ биеийн тэр жижиг эс нь гадна орчинд юу одоо бий болсон гэдгийг шууд хараад мэдрээд байгаа биш, зүгээр тэр биеийн дотор ямар гормон эргэлдэж байгаа вэ гэдгийг яг нөгөө одоогийн нөхцөл байдал гэж хүлээж аваад хамгаалтанд орох ёстой юм болов, ингэх ёстой болов гэж ингэж шийдэж идэг юм байна. Тэгэхээр гормоны эргэлтээс шалтгаалаад хүний биеийн доторх эсүүд ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд орж идэг, тэрийг ингэж хариу үйлдэл үзүүлж хүлээж авч идэг бол таарж байгаа хгүй. Тэгээд тэр эсүүд хөдөлгөөнд орж хариу үйлдэл үзүүлж ингэж байхад алд ухамсар мэдэрчээдэг гэдэг юм уу? Нэг ийм талаас нь ингээд судалдаг юм байна л да. Энэ биеийн доторх явагдаж байгаа энэ процессууд ерөөсөө бидний амьдралыг ингээд шийдээ явуулдаг гэдэг юм уу? Ер нь ойлгоход жоохон хэцүү байсан. Тэгээд маш нарийн тийм төвөгтэй процесс явагдаж тэгээд үр дүн нь биеинд өөрчлөлт гардаг гэсэн л ийм нэг ерөнхий одоо ойлголт юм болов уу гэж би бодсон байхгүй. Тэгээ жишээ нь бид нэр сандрах тий амьсгал давхцах ч юм уу. За тэгэл зүрх хурдан цохилох гээл биднэрт ингээд янз бүрийн ийм одоо мэдрэмжүүд гарч ирдэг штэ. Тэрийг бид нэр яадаг үлээ бодож байгаа л би одоо сандрыг гээл ингээл сандардггүй штэ тий. Ерөөсө сонгож ингэж хийж хариу үйлдэл үзүүлдэггүй штэ тий. Тэгэхээр нөгөө ухамсаргүйгээр гадны ямар нэг зүйлээс биеинд өөрчлөлт үүсч байдаг. Тэгээд яг л ингэж бодхоос өмнө гаднаас ирж байгаа тэр дохиог биеийн тэр эд эсээрээ мэдэрдэг. Одоо жишээлбэл хүн нэг ингээд тэнд том дуурахад юу гэдгийг бид нар энэ хүн том дуурж гэн одоо би айх юм бэ ингэж боддгоо штэ тий. Шууд тийм одоо зүйлүүдийг биеэрээ ингээд мэдрээд шууд айц биеинд төрдөг шүү дээ. Тархиараа бодхоос өмнө биеийн эд эсэндээ ингэж нөлөөлөх үгийг гоё хэлжээж далд ухамсараа програмчилж чаднаа гэдэг талаас нь л маш их тайлбарлаж одоо ингэж судалдаг хүн юм болоо да гэж бодсон. Биеийн эс хүний гормоноос мэдээллийг хүлээж авч тэгээд хүний биеинд өөрчлөлт явж байгаа гэсэн л ийм нэг үйл явц юм байна л да. Энэ одоо үйл явц хариу үйлдэл нь хүний амьдралд маш их нөлөө үзүүлж байдаг. Одоо жишээлбэл түрүү хэлсэн те бага байхад одоо тэнд нэг хүн том дуурахад юу гэдгийг яах ёстой вэ гэдэг тэр өөрийгөө хамгаалах горимд ингэж өөрийгөө шилжүүлж сурсан бол том болоод ч гэсэн хүн нэг тэнд том дуурахад өөрийгөө хамгаалах юм байна гэд ингээд тийм горимд байнга шилжээд идэг. Тэгээд дотроо нэг айцтай яваад идэг. Тэгээд ямар нэгэн одоо үйлдэл хийхэд тэр нь ингээд саадуулж идэг ч гэдэг юм уу те. Тэр дотор байгаа тэр янз бүрийн айц ч байдаг юм уу? Янз бүрийн одоо сөрөг ингээд бодлууд аваад үлдсэн бол тэр бодлуудаараа тэр чигээрээ амьдралаа бий болгоод яваад идэг гэсэн ийм зүйл учраас тэрийг ингээд өөрчлөх боломжтой юм а гэдгийг хэлсэн. Энэ зүйл бол их гоё санагдаад байсан байхгүй яа. Тэгэхээр бид нар чинь далд ухамсарт яг ямар юм бодоод миний амьдралд ийм зүйл гарч ирээд байгаа юм бэ гэдэг зүйлийг ерөөсөө олж чаддгүй шүү дээ тий. Олоход жоохон хэцүү ингээд байгаад идэг. Тийм болохоор ямар зүйл байгаад миний амьдралд ийм болоод байгаа гэдэг тэр шалтгааныг хайхаасаа илүү зүгээр яг өнөөдөр байгаа үр дээрээ ямар зүйлийг хийгээд ингээд тэрийг өөрчилж програмчилж болох вэ гэдгийг мэдээд авчих юм бол бас зүгээр юм болов уу гэж бодоод энэ сэдв бол надад гоё маш их таалагдсан. Тэгээд энэ ямар үг вэ гэхээр зүгээр дээ гэдэг үг байгаа аахгүй юу. Тэгээд энэ ийм үг юм уу гэж бас бодож иж магадгүй хүмүүс те. Гэхдээ энэ зүгээр дээ гэдэг үгэнд бол ерөөсөө маш ид шид юм шиг хүч байдаг шүү гэж ингэж бичсэн байгаа аахгүй. Тархиараа бодхоос өмнө биеийн тэр эд эс эрхтэн яаж хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдгээс одоо амьдралын урсгал өөрчлөгдөж идэг гэсэн л ийм санаа юм байна да гэж би бол ойлгосон. Бид нэр өөрсдийнхөө бие эрхэтэнд бүх зүйлийг ингээд зүгээрээ гэдэг үгээр дамжуулж өгөх юм бол тэд нар тэр зүгээрээ гэдэг үгэнд хариу үйлдэл үзүүлээд далд ухамсарч гисэн бүх зүйл зүгээр юм байна гэдэг ийм ойлголт авч програмчлагдана л гэж ингэж ойлгоод байгаа. Бид нар 7 нас хүртлээ гэж байгаа шүү дээ. Ер нь те энэ програм хүний биед ингээд ер нь бол бүтээгдсэн байдаг гэж ингэж тайлбарласан байгаа юм л да. Тэгээд энэ үед энэ 7 нас хүртэл ер нь хүүхдийн тарих ямар байдг вэ гэхээр том хүнээс тис өөр те амгалан тайван ийм нөхцөл байдалд илүү байдаг байгаад байгаа хгүй. Тэгээд айд сандрахгүй, муу зүйлийг мэдэхгүй нөгөө яг цагаан цаас гэдэг шиг те. Тэгэхээр энд нөгөө нэг энэ зүйл буруу юм байна, зөв юм байна гэж ингэж нөгөө шүүж тунгааж бодохгүйгээр тухайн зүйлийг шууд ингээд айдс бол айдс
одоо юу гэдэг юм, муу зүйл бол муу зүйл гэд ингээд хүлээгээд авчдаг. Ийм зүйл бол угаасаа муу юм байна ч юм уу ингээд шууд бодоод хүлээгээд авчдаг. Олон талаас нь ингэж бодож чаддгүй. Тийм учраас хүний даалд ухамсарт тийм одоо ингээд бодохоор тийм хэцүү зүйл биш байсан ч гэсэн тухайн үед 7 нас хүртэлх тэр хүүхдүүдэд бол тэр нь ингээд шүүж ингэж мэдэхгүй учраас шууд л амар хэцүү зүйл гэж ингэж хүлээж аваад тэгээд тэрийгэ тэр чигээрээ өөрсдийнхөө амьдралд ингээд авч яваад амьдралаа бүтээгээд идэг. Ойлгоод мэдчих юм бол өөрсдийгөө бас өөрөөр ингэж бодуулж даалд ухамсараа өөрчлөх боломжтой л гэж ингэж хэлээд байгаа нь үнэхээр гоё таалагдж байгаа хгүй. Тэгээд сита долгион, альфа долгион, бета долгион гэл ингээл байдгийм байна л да. Тэгэнгүүт сита долгион гэдэг нь болохоор яадгүй гэхээр юмыг ингээд шууд шүүлтүүргүйгээр ерөөсөө ямар ч фильтр байхгүйгээр эргэлзэж харьцуулж дүгнэж шинжихгүйгээр ингээд шууд бүх зүйлийг даалд ухамсартаа ингээд татаад хүлээгээд авч идэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр 7 нас хүртэл ерөөсөө хүмүүст дандаа тэр сита долгион хамгийн их байдаг гэсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол сита долгион гэдэг нь болохоор эргэн тойронд болж байгаа зүйлийг одоо тэр чигээр нь өөртөө шингээж авдаг. Жишээлбэл ээж аавын үг те гэр бүлийн уур амьсгал, эргэн тойронд хүмүүсийн хандлага гэл тэр зүйлүүдийг ийм л байдаг юм байна гэж шууд тэр чигээр нь хүлээгээд авчдаг ийм төрөл гэсэн үг байхгүй юу. Гэхдээ энэ сита долгионыг насанд хүрсэн үедээ ухамсартайгаар ашиглаж бүхнийг өөрчлөх боломжтой гэж үздэг юм билээ. Ингэж үзэж байгаа нь нөгөө даалд ухамсарт нөлөөлж чаднаа л гэдэг юмыг хэлээд байгаа байхгүй юу. Сита долгион нээгдэх үе гэж байдаг. Тэгээд тэр сита долгион ямар үед илүү нээгддэг вэ гэхээр өглөө сэрэх яг тэр орой унтах үе гэ. Тэгэхээр яг энэ дээр нөгөө өглөө оройн унтах сэрэх үе маш чухал шүү гэдэг чинь ийм учиртай юм билээ шүү дээ. Яг тэр өглөө орой унтах сэрэх үе бидний сита долгион гэдэг нөгөө нэг бүх юмыг шууд шүүлтүүргүй ингээл ийм л юм байна гэд хүлээгээд авчдаг тэр үе учраас тэр үеийг зөв ашиглаж даалд ухамсараа өөрчлөх боломжтой гэсэн л ийм учиртай байгаа байхгүй. Гол нь даалд ухамсартайгаа бид нар энэ үед л ерөөсөө холбогдох боломжтой юм байна л да. Тэгээд энэ холбогдох боломжтой үедээ яах вэ гэхээр зүгээрээ гэсэн үгийг хэлнэ. Өөрийнхөө тэр байгаа байдлыг хамгийн амар амгалан дээрээ тавина гэж байгаа байхгүй юу. Ингэж зүгээрээ гэж хэлээд сэтгэл санаагаа хамгийн амар амгалан байдалд байлгахаар эсээр дамжин биеинд ингэж зөв хариу үйлдэл болж үзүүлж идэг. Тэгээд даалд ухамсарыг програмчилж өгч идэг. Тэгэхээр бид нэр зөвхөн даалд ухамсар руу гэхгүйгээр би эд эрхтэндээ баярлаа гэж хэлжээ гэдэг ч юм уу. Ерөөсөө энэ бүх зүйл чинь бас л ийм учир холбоотой болоод таарч байгаа байхгүй юу. Би эд эрхтэндээ баярлаа гэж хэлжээвэл би эд эрхтэн чинь сайн сайхан байдаг гэл эрүүл байдаг гэл хэлээд байдаг чинь яг л бид нар тэр зүгээрээ бүх юм зүгээр гэж хэлж байгаа маань л одоо тэр би эдис тэрийг хүлээж аваад тэгээд одоо бидний биеийн дотор явагдаж байгаа тэр гормон юу гэдгийг бүхэл зүйлүүд ингээд урсгалдаа ороод тэндээс ингээд даалд ухамсар маань ерөөсөө програмчлагдаад ингээд байж идэг гэсэн юм зүйл болохоор энэ бол нөх амар хэцүү биш юм шиг мөртлөө маш чухал юм бас зүйл юм болов уу гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээд хит их зорилгоор амьдралыг хөдөлгөх гэхээсээ илүү ерөөсөө л би ингээд амьд байж байгаадаа маш гоё талархаж гин гэдэг тийм гоё тайван байх нь биеийн эсийн хариу үйлдэлд аажмаар ингэж гоё нөлөөлж өгч идэг. Тэгээд дагаад бүх юм зүгээр юм байна гэдэг ийм үгээр даалд ухамсар шинжлэгдэж явж идэг. Тэгээд аажмаар бидний амьдралд бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Ингээд ойлгочих юм бол бас арай ойлгомжтой юм болов уу гэж бодож байна. Яна одоо ойлгож байгаагаа даалд ухамсарт байгаа бидний мэдхгүй тэр таагүй сөрөг тэр их бодлыг бид нар мэдэх гэж ингэж бодхоосоо илүү зүгээр л өөрийгөө гоё амар амгалан байлгахад суралцаад за тэгээ өөртөө бүх юм зүгээрээ гэдэг үгийг хэлээд ингээд даалд ухамсараа програмчлах боломжтой юм аа гэсэн ийм л одоо энгийн зүйл байгаа даа байхгүй. Хамгийн гол нь өглөө орой тэр програмчлагдахад амархан болсон байгаа яг тэр үед нь өөрийгөө маш гоё санаа амар тайван байлгаснаар би эдис эерэг хариу үйлдэл үзүүлээд өөртөөхөө амьдралыг өөрчлөх боломжтой юм аа гэдэг энэ зүйл ерөөсөө хамгийн чухал point юм байна гэж бодож байна. Зүгээрээ гэдэг үгийг өөртөө хэлээд амар амгалан байхад багаагаар суралцаад ингээд явах юм бол ер нь бол бүх зүйл аяндаа болно гэсэн бодол бас төрлөө. За тэгээд энэ хүртэл бичлэгээ сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд урмын сайхан үгээ зөндөө бичиж явуулдагт үргэлж талархаж баярлж идэг шүү. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.